5 гаригийн орой Вашингтон DC-гийн Рональд Рейган олон улсын нис хонгоцны буудал руу газардахж явсан зорчигч тээврийн онгоц агаарт армийн нислэг тэрэгтэй мөргөлдсөний улмаас 64 хүн амиа алдсан онц аюултай осол аваар болсон билээ. За энэ ослын тухай та бүхэндээ сүүлийн үеийн мэдээллийг маш товчхон энгийгүү хэллэгээр хэлж өгье. Иргэний зорчигч тээврийн 64 хүнтэй онгоц агаарт хідэн хэсэг бутарч яг хажууд нь байдаг Потомак гэдэг маш хүйтэн цас мөстэй гол руу унсан ийм нөхцөл байдал тогтоогдсон. Харин нислэг тэрэгэн дотор батлан хамгаалах яамны 3 нь нэлээд туршлагатай энэ тэнд ажиллагаанд оролцож исэн хамгийн сайн нисэх багийнхан бол байсан гэдгийг Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалахын сайт Feed Hexit бол хэлсэн. Харин 64 зорчигчтой онгоц маань 60 зорчигч болон 4 багийн гишүүн ингээд нийт 64 хүн байсан. За энэ 60 хүн дотор ямар хүмүүс байсан бэ гэхээр Америкийн нэгдсэн улс болон Оросын уран гулгагчид байсан гэдэг тийм анхан шатны мэдээлэл гараад байгаа. За Америкийн уран гулгалтын шигшээ багийнхан Канзаст бэлтгэл сургуультаа хийчээд тэгээд бөөндөө бас буцаад Вашингтон DC-д ирж байсан гэдэг тийм мэдээг өгсөн. За аврах ажиллагаа бол юусэн анхнаасаа маш хэцүү нөхцөл болсон. Хөлдөө дээрээс нь цас мөстэй маш хүйтэн нөхцөлд харанхуй шүн хүмүүсийг аврах ажиллагаанд орно гэдэг бол үнэхээр хэцүү. За онгоц бол агаар дээр дэлбэрээгүй зүгээр ингээд мөргөлдсөний улмаас ус руу унсан. За ус руу унахад бас олон хүн амьд байсан байх магадлалтай. За тэгээд тэр хүйтэн усанд бас хүмүүс дараа нь хэр удаан тэсэх вэ гэдэг маань өөрөө бас асуулт болж үлдэж байна. Тухайн үеийн нөхцөл байдлыг Америкийн нэгдсэн улсын холбооны нисхийн удирдлагын газар буюу FAA-гаас ингэж хэлж байгаа. За 5 гаригийн орой орон нутгийн цагаар 21 цагийн орчимд American Airlines-ийн 5342 нислэг Рональд Рейган Вашингтоны үндэсний нис хонгоцны буудал руу ойртож байхдаа Америкийн армийн нислэг тэрэгтэй мөргөлдсөн гэж байгаа. За зорчигчдын хэлж байгаагаар болон бусад хүмүүсийн гэрчүүдийн хэлж байгаагаар бол онгоц агаарт хоорондоо мөргөлдөж тэгээд зарим эд ангиуд нь бол салж тэгээд тэр ирчээрээ хажуу талын тэр Потомак гэдэг хүүт ус руу унсан. Харин тэр 64 хүн авч явж байсан American Airlines компани онгоц бол Bombardier CRJ700 гэдэг онгоц Канзас мужийн Вичата хотоос хөөрөөд яг Вашингтон DC-д хуваарьт нислэгээрээ бол орж ирж исэн гэж байгаа. Харин ослын гол хүчин нөлөө үзүүлсэн тэр байлдааны нислэг тэрэг маань болохоор Виржиниа мужийн Форт Белvoir хотоос 3 цэрэгтэй хөөрөөд Сикорскийн Hawk 60 гэдэг байлдааны хүнд нислэг тэрэг байсан. Ер нь тэр Вашингтон DC-д юу байлдааны онгоц ингэж явж исэн бэ гэдгийг албаны өмнөөс хэлэхдээ тэр цэма батлан хамгаалахаар хэлэхдээ бол онгоц жил бүр ур чадварын тэр цэма шөнийн нислэг шөнийн үнэлгээ хийхийн тулд энэ тэнд бас хуваарьт нислэгийг хийж явж исэн. Мөн нислэг тэргэнд байсан армийн 3 албан хаагч гуруулаа шөнийн харааны хиж бүрэг хэрэгсэлтэй байсан гэдгийг мэдэгдээд байгаа. Тэгээ эдгээр дайчдын нэр цол бүх зүйлийг нь нууцад аваад мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулж байгаа. За мөрдөн байцаах үйл ажиллагаа ойролцоогоор ерөнхийдөө цэгцрээд 30 хоногийн дараа албан ёсны мэдээ гарна гэсэн тийм багцаа. Тэр онлайнаар яваад байгаа Sky Guide болон хөдөлгөөний удирдлагын нислэг тэрэгний багийнхантай ярьсан ярианы бас зарим жижиг хэсгүүд бол онлайн орчинд тархсан байлээ. Тэн дээр юу гэж байгаа гэхээр иймэрхүү American Airlines-ийн онгоц ойртож яваа шүү гэдгийг бол анхааруулсан тийм нотлого баримт болж байгаа. Яг энэ мэдээллийг авсны дараа нислэг тэрэгний нисгэгчнэр онгоцыг мэдэж байгаагаа баталсан хариуг бол өгсөн. Гэхдээ хэдхэн секундын дараа 2 онгоц хоорондоо мөргөлдсөн юм нөхцөл байдал байна. За эрен хайж байгаа болон нислэгийн аюулгүй байдлын зөвлөл буюу NTSB-гийн төлөөлөгчнөр онгоцнуудын хар хайрцагц болон мэдээлэл хураагч нарыг бол амжилттай олж авч чадсан. За тэгээ мөрдөн байцаах үйл ажиллагааны явцад нислэг тэрэг яг зөв коридороор зөв өндөрт нисэж байсан үгүй юу? Аль онгоц нь буруутай вэ гэдгийг энэ мөрдөн шалгах ажиллагаа 30 хоногийн хугацаанд бол ерөнхийдөө нэлээд сайн тодруулж харуулна.
Өөрчилсөн мэдээллээр бол яг хуу NTCB-гийн одоо агаарын бас лаваартай одоо шинжээч судалгаа хийдэг хүмүүсийн ихэнх шатны одоо жижиг дүгнэлтээр бол яг энэ нисдэг тэрэг яг стандарт маневраар нэг коридороос нөгөө коридор руу яг зөв хурдтай зөв одоо тийм зааврын дагуу бол одоо шилжиж исэн гэдгийг бол хэлээд байгаа. За яг Ослын улмаас хэдэн хүн одоо амь насаа алдсан гэдгийг бол одоохондоо хэлэхэд эрт байна. Тэгээд ямар ч үсэн албаныхын энэ ослоос одоо амьд үлдсэн байхгүй хаа гэдэг одоо үгийг хэлж байгаа. Тэгэхээр тэр хүүтэн ус руу тэр харанхуй шин орсон эргэн хайх үйл ажиллагаа бол асар хэцүү байсан. За осолцсон одоо тэр 64 хүнтэй онгоцноос 27 хүний одоо зогцыг олсон. Нисдэг тэрэгнээс нэг хүний зогцыг бас олж авч гаргасан ийм байгаа. Тэгээ Америкийн нэгдсэн улсын уран гуулгалтын шигшээ багийнхан бол үнэхээр ийм бас одоо харамсалтай үйл явдал болоо. Манай уран гуулгалтын нийгэмлэг болон одоо ийм шигшээд байдаг ийм өндөр зэрэглэлийн чадвартай тамирчид маань одоо буцаж яваад энэ актер зөвлөлд одоо ингээд Славуттай жамиа алдлаа гэдэг тийм эмэглийг илэрхийлсэн. Мөн Оросын одоо Кремлээс Оросын иргэд бас энэ онгоцонд байсан гэж одоо хэлээд байгаа. Тэр нь болохоор нөгөө мөсөн гулгалтын дасгалжуулагчид болон 94 оны дэлхийн аварга байсан Евгений болон Вадим нар одоо яг энэ онгоцонд ослоороос амиа алдсан гэдгийг Кремль бол баталж байгаа. Энэ хүмүүс бол яг нөгөө Америкийн нэгдсэн улсын үндэсний шигшээ банкыг дасгалжуулдаг тийм хөдөлмөрийн гэрээтэй бас одоо Америкийн нэгдсэн улсад амьдарч исэн хүмүүс. Мэдээж осол улсанд даруй аврах албаныхан одоо Потомак гол руу бол одоо талаас нь бас эргэн хайх үйл ажиллагаанд орсон. За амьд үлдсэн хүмүүсийг хайхаар Эрзэнэн завин дээр ойролцоогоор 300 орчим хүн одоо тэр хавийн бүсийг самнаж одоо нэлээд хайсан. За тэгээд яг эрлийн үйл ажиллагаа хийж байхад маш хүчтэй салхи мөс одоо хүүтэн агаарын нөхцөл байдал одоо үнэхээр юм бас хэцүү байсан. Осолд өртсөн хүмүүсийг хайхаас гадна аврах ажиллагаанд оролцож байгаа 300 хүний амь насыг бас эрсдэлд оруулж нэлээд хүнд нөхцөлд ажилласан шүү гэдгийг одоо албаны хүмүүс хэлсэн. За тухайн Ослыг харсан одоо нүдээр харсан гэрчүүдийн үгээр бол эргэн тойронд цэцэрлэг түрээлэнд хоолунд идээд ингээд сууж байхад ерөнхийдөө яг тухайн Жорж Вашингтоны одоо тэр Регний одоо нисэх буудал дээр буудаг онгоцны маршрутыг бол хүмүүс хараад тасцсан байдаг. Гэхдээ энэ ирж исэн онгоц бол яг л нормал чиглэлээр бол явж исэн. За тэгж итлээ гинт одоо чигээ өөрчлөөд одоо өөр тийшээ явсан гэдэг тийм үгийг хэлсэн. За энэ нь болохоор одоо ерөнхийдөө тэр харж исэн хүмүүс онгоц осолдчлоо гэж бол эхэндээ бол итгээгүй. Бүр сүүлдээ аврах албаныхан болон зөрөгт радио, фэйсбુક энэ тэргээр бужигнаад эхлэх үед одоо яхахгүй онгоц осолдсон юм байна гэдгийг бол мэдсэн байгаа. Тэгэхээр яг тухайн хоёр онгоц одоо яг л зөв одоо маршрут коридорын дагуу одоо Регний нисгууд руу бол газардах гэж төхөж явсан бол ойлгомжтой болж байгаа. За пүрэв гарагт энэ Ослын талаар ерөнхийлөгч Трамп юу хэлсэн бэ гэхээр улс орон хорон даяар бол гашуудал зарлж байна, гашуудалтай байна. За тэгээд өөрийнх нь одоо өрсөлдөгчнөр одоо нарийн мэрэгжлийн одоо постн дээр дунд зэргийн одоо ажилтнуудыг байрлуулснаас болж одоо иймэрхүү хариуцлагагүй осол аваар гарлаа. Тэр тусмаа ерөнхийлөгч Жо Байдны үед холбооны ажиллах хүчний олон тат байдлыг дэмжих одоо энэ үйл ажиллагааг сайн баттгаагүй дунд зэргийн ерөнхийдөө туршлага муутай хүмүүсийг гол постн дээр тавьсан нь өөрөө бас хариуцлагагүй юм болголоо энэ төр гэсэн зүйлийг бол хэлж байгаа. Тэр тусмаа холбооны нисхийн удирдлага буюу FAG-ийн стандартыг маш өндөр байхад тэрийг одоо зэрэглээн бууруулсан үйл ажиллагаас энэ осолд шууд биш утгаараа нөлөөтэй гэж үзсэн. Ингээд зогсохгүй одоо тухайн FA буюу одоо тэр тухайн одоо агаарын тээврийн одоо осол аваар зохицуулт хяналтыг хийдэг газрын дараагаар одоо өөрийнхөө багаас хүн бол томилж одоо тавьж байна. За тэгэхээр юу болж байна гэхээр тентхийн дээд албан тушаал одоо дээд захирлын албан тушаалуудад Трамп нэлээд мэргэжлийн чанга хатуу бас хүмүүсийг маш яралтай одоо байрлуулна гэдэг үгийг хэлж байна. Ер нь тэгээд Америкийн нэгдсэн улсын агаарын аюулгүй байдал хэрэг байна вэ гэдэг дээр одоо үнэлэлт өгнөлт өгнө гэж байгаа. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр иймэрхүү томоохон одоо осол аваар Америкийн нэгдсэн улсууд ерөнхийдөө харьцангуй ховор тохиолддог. За Reuters агентлаас гаргасан жагсаалтын дагуу хамгийн сүүлд нэг иймэрхүү хэмжээний осол 2009 онд гарч ирсэн гэж байна. Тэр үед бол яг Нью-Йоркийн Баффало хотод нисэх онгоц газардах гэж төхөж байхдаа осолдож онгоцонд явсан 49 хүн бас амнасаа алдаж нэг хүн бол амьд үлдчихсэн юм тохиолдол
байдаг. Тэгэхээр ерөнхийдөө юу яадаг гэж байгаа Вашингтон DC-гийн агаарын орон зай бол маш өндөр нягтралтай, завгүй өндөр хяналттай тийм ер нь ийм алдаа осол аваар гарах бараг боломжгүй шахуу газар байдаг. Тэгээд энэ хоёр нисэх онгоцны буудлыг ашиглаж дотоодын болон олон улсын олон онгоц тээврийг бол хүлээж авдаг байгаа. За ерөнхийлөгчийн нислэг, цэргийн нислэг, Пентагоны нислэг, дээрэс нь иргэний нислэг гэх мэт маш олон нислэгүүд энэ Рейганий нисэх буудлын дээр ингэж холилдож явагддагаараа бас бусад нисэх буудлыг бодвол нэлээд өндөр ачаалттай. Ер нь цэргийн болон иргэний нислэгийн хоорондын маневр болон ажиллагаа шал өөр байдаг. Жишээлбэл зорчих тээврийн онгоцнууд тогтмол хуваарийн дагуу нислэгийн төлөвлөгөөг дагаж мөрдөж ажилладаг байгаа. Гэтэл хяналтгүй агаарын орон зай цэргийн нисгэгч нар зөвхөн нислэгийн удирдагчийн хатуу зааварчилгаанд орол ажилладаг. Гэхдээ энгийн нисгэгчдээс ялгаатай нь тэд хазаах, бултах, маневрлах бүрэн их чөлөөтэй ажилладгаараа бусад иргэний онгоцнуудаас илүү давуу талтай байдаг. Ер нь энэ осол аваар маань Америкийн нэгдсэн улсын нутаг дэвсгэр дээр сүүлийн 23 жил болоогүй нэлээд том осол аваар боллоо гэдгийг албаны хүмүүс бол мэдэгдэж байна. За ерөнхийдөө Америкийн нэгдсэн улсын дотоодын болон гадаадын нислэг дэлхий дээр нийт үлдэгдэж байгаа нислэгийн тал хувийг бол эзэлдэг. Тэгэхээр маш өндөр нягтралтай, маш их хэмжээний давтамжтай нислэгүүд нарийн төвөгтэй коридороор бас хоорондоо зөрж өнгөрч идэг ийм нэлээд нягтралтай агаарын орон зай байдаг. Тэгээ энэ орон зай нь аюулгүй байдлыг хангахын тулд Америкийн нэгдсэн улсын агаарын орон зайг дагдаг, мөрдөг, журам бол маш нарийн байдаг учраас осол аваар бол ерөнхийдөө бараг гардаггүй гэж хэлж болно. Ямар сайндаа ийм осол сүүлийн 23 жил болоогүй гэдэг нь бол үнэхээр бас энэ агаарын орон зай аюулгүй байдал үнэхээр сайн байна гэдгээс харуулж байгаа. Тэгээ сүүлд авагдсан мэдээлэл донд бол бүх хохирогчдын нэрсийг бол яаран бол зарлахгүй байна. Тэгээ ямар ч байсан энэ дунд Канзасаас ирж исэн уран гулгалтын багийнхнаас гадна Орос, Филиппин, Германы иргэд байсан гэдгийг сенатор хэлсэн. За Хятадын төрийн мэдээллийн Синьхуа агентлагийн мэдээлж байгаа уг усад Хятадын 2 иргэн бас амиа алдсан байна гэдэг тийм үг хэлээд байна. За тухайн осолд өртөж сүнсэн Вальданы нислэг тэргийн сэгийг бас цуглуулж Рейганий үндэсний нисэх буудлын ангаарт хадгалж байна. За дээрэс нь Вашингтоны галт төмөр бол онцгой албаны ажилтан албан хаагчид Потомок гол руу сэлэн орж тэндээс бас нислэг тэрэг болон онгоцны үлдэгдлүүдийг деталь үлдээхгүйгээр бүх нүх сүвийг нэгжлэг хийж асар хүйтэн усанд хүнд нөхцөлд ажиллаж байна гэсэн тийм үгийг хэлж байна. За тэгээд ерөнхийлөгч Трамп бол энэ ослын хянан шалгах үйл ажиллагааг өөрийнхөө нүдээр завчилдгүй харж байгаа шүү гэдгийг мэдгдсэн. За үүнийг нь эсрэг намынхан болон бусад бүлгүүд арчилсан намынхан гамшиг ослыг улс төржүүлж байна гэдэг тийм шүүмжлийг хэлсэн. Ер нь Америкийн нэгдсэн улсын агаарын орон зайг хяндаг Sky Guide буюу агаарын хөдөлгөөний удирдагч нарын орон тоо бол нэлээд бага байна. Ойролцоогоор байх ёстой хэмжээгээс 3000 орчим хүнээр цөөн байна гэсэн тийм мэдээллийг өгöd байгаа. Тэгээ холбооны нисхийн захиргаа цаашдаа энэ дутуу орон зайг нөхөж хүмүүсийг маш яралтай бэлдэхгүй болвол ажиллаж байгаа хүмүүсийн ажлын ачаалал бас их байна. Энэ осол аваарт нислэг тэрэгний нисгэгчнээс гадна агаарын хөдөлгөөний удирдагч нар бас буруутай байж магадгүй үзэж байгаа. За тэр түрүү хэлсэн жижиг бичлэгэн дээр яах аргагүй тэрэлтэд ийм онгоц өвлөө ойртож байна гэдгийг нислэг тэрэгний багийнханд хэлсэн гэж байгаа. За нислэг тэрэгний багийнхан түүнийг сонсоод маневрыг хийж амжаагүй байтал бас ийм осол аваар гарчлаа гэсэн дүгнэлт эхэндээ бол явж байна. Ер нь иймэрхүү энэ Вашингтон DC-гийн агаарын орон зай түүний ойролцоо байдаг иргэний нисхийн буудлууд, цэргийн байгууламжууд гэх мэт агаарын нягтрал их үүсгдэг газруудад яг иймэрхүү эвгүй осол аваар гарчих шахаад байдаг байсан гэж байгаа. Тэр тусмаа 24 оны 5 дугаар сард 2 онгоцоос мөргөлдөх шахсан ийм айхтар зүйл болсон. Онгоцны осолд өртсөн American Airlines компани гүйцэтгэх захирал Роберт хэлэхдээ бол яг энэ American Eagle Flight-аар нисж явсан нисхийн багийн 4 гишүүн 6 жил орчим ниссэн
ийм олон цагийн туршлагатай ийм хүмүүс, дээрээс нь онгоц нь өөрөө бомбардир гэдэг тийрэлтэт нэлээд сайн шалгарсан онгоц байсан гэдэг үг хэлсэн. За залгуулад Америкийн нэгдсэн улсын Батлан хамгаалахын сайд одоо яг Вашингтон DC орчим явагдаж байгаа цэргийн нислэгүүдийг одоо бүгдийг зогсоож одоо бүс нутаг дах одоо сургалт, маневр, өөр одоо төлөвлөгөөнүүдийг одоо түрх хойшлуулж ерөнхийдөө цэргийн нисгийнхэнд одоо маш том шалгалт оруулаад шалгалтын үр дүн гарсны дараагийн үйл ажиллагаа болон сургалт үйлчлэгээ хэвийн хэмжээнд очно гэдэг тийм мэдээллийг бас хийсэн байлаа. Ер нь тэгээд өмнөх одоо онгоцны ослуудтай холбоотой миний хийж ирсэн контентууд дээр ерөнхийдөө ажиглагдаад байгаа нэг ижил зүйлүүд байгаа. Тэр нь юу вэ гэхээр альва нислэг онгоцны аялал нислэглэгийн багийнхан болон энэ бүх зүйлүүд яагаад ослоаварт өртөөд байна вэ гэхээр ингээ харахаар нэг 80-аас 90% нь газар дах болон хөөр хүл явцтай бол ихэнх нь онож осолдох, шатах ч юм уу ийм одоо нөхцөл байдал тогтоогдоод байдаг. Тэр тусмаа ийм өндөр нягтралтай одоо нисэх буудлуудад онгоц бууна гэдэг бол нэлээд бас эр зориг шаардсан адармантай юм үйл ажиллагаа болж байгаа. Тэгээ зарим онгоцны буудлууд дээр одоо манай монголчууд сайн мэдж байгаа онгоцнууд нь хөөрөх цагаа хүлээгээд ингээ очрлоо зөкссөн байж байгаа. Нэг талаар нь бага онгоц бууж ирж байдаг, нэгэн зөрөөд нисч идэг иймэрхүү нягтралтай одоо онгоцны буудлууд бас иймэрхүү секунд дойлын одоо миллиметрийн зайтай одоо юм зөрөлцөн үүсгэхэд хоорондоо бие биентэйгээ мөргөлдөх ийм одоо осол аваар гардыг байна гэдгийг эдгээр түүхүүд бол харуулж байна. Тэгэхээр ерөнхийдөө онгоц гэдэг бол одоо тээврийн салбар дундаа хамгийн аюулгүй одоо салбарын хэмжээнд явсаар л байгаа. Тэгээд ямар ч байсан та бүхэн өөрсдийнхөө төлөвлөсөн аялал жугаалга бүх юм айж ичихгүйгээр хамгийн гол нь тэгээд тайван тэгээд явах хэрэгтэй. За тэгээ ямар нэгэн осол аваар янз янзын боллоо гэхэд адаглаад би түрүүн хэлж исэн. Онгоцонд битий спиртлэг төрлийн юм одоо идэж уугаарай. Дээрээс нь одоо тэрэндээ эндээ гэдэг одоо duty free-гээс баахан одоо архитарс виски битий одоо гарцсан хуулан багаж одоо юундаа хийгээрээ. Одоо энэ бүх зүйлүүд маань осол одоо онгоц ямар нэг юм боллоо гэхэд онгоцыг шатаах асар одоо идэвхтэй одоо бодисууд байдаг учраас та бүхэн ийм зүйлүүдийг онгоцонд ерөөсө битий авч явж байгаарай. Нэг хэдэн цагийн нислэгийн хооронд архитар сууж өөрийнхөө биеэр хөлсөөр спирт ялгаруулж хэрвээ агаарт ямар нэг юм болох юм бол та өөрөө амьд бамбар болох тийм эрсдэл байдаг учраас арх дарсны хэрэглээгээ зохицуул. Дээрээс нь одоо нэмгэн синтетик одоо нилонон гой ганган хувцсыг одоо хамаг секси дээрээ тавьж өмсөх энэ бол ямар ч шаардлага байхгүй. Зүгээр даун энгийн одоо ноосон бие дэвтэйхэн дулаахан хувцсыг бас өмсөж явж байгаарай. За мөн одоо онгоцны гар тээшинд элдв павер банк энэ төр юмнуудыг бол одоо баг авч явах хэрэггүй болцсон байгаа. Онгоцонд ороход USB-C нэглэгч энэ төр одоо сандлын дур байж идэг. За дээрээс нь эндийн аэропортууд дээр USB оролт болон цэнэглэгчнүүд хаа сайгүй байдаг учраас ерөнхийдөө өөрийнхөө аюулгүй байдал болон бусдын аюулгүй байдлыг хангаж тэр элдв шатамхай тэр павер банк үнэртэй ус арх спирт одоо элдв юмнуудыг бол бас авч явах хэрэггүй шүү гэдэг эдгээр онгоцны ослууд бол харуулж байна. За онгоцонд ямар нэгэн осол аваар гал төмөрч юм уу одоо иймэрхүү зүйл боллоо гэхэд аваарын гарцыг тагл зогсох, ачаа тэшээ угах, одоо бусдын зам цаад болох гэх мэт ийм үйлдэлүүд бас онгоцны ослоаварыг нэлээд хүндрүүлдэг гэдэг байгаа. Тэгэхээр миний яг харж байгаагаар бол онгоцонд ямар нэгэн ослоавар гал гарлаа гэхэд одоо тэнд онгоцонд байгаа хүмүүсд 90 секундын хугацаа байдаг. Тэгээд хойно гал гарсан бол 90 секундын дараа гэхэд урд аль хэдийн гал нь асар өндөр температур буюу ойролцоогоор 700-аас 1000 градусын тийм халуунтай хурж ирдэг учраас та бүхэн одоо яг л одоо тэр нисхийн хөдөлгөөний багийн удирдлага болон онгоцны багийн гишүүдийн хэлж байгаа тэр аврах гарц бүх зүйлд одоо үгээр нь дагаад гэсгээс орж гарах одоо буух юм байвал буугаад явж явах хэрэгтэй гэдгийг одоо энэ олон айхтар том осол аваарууд бол биднэрт харуулж байна. Тэгээд ерөнхийдөө манайхан чинь онгоцон зуухаар тэгээд арх уучих гад байдаг бас муу талтай. Тэгээд онгоцны одоо өөрчлөгч болон бусд хүмүүсийг зарцсан юм шиг бас бодож 9 шидийн юм нэх одоо онгоцны жорлонд ороод алга болчих, арх уугаад хөрхрээ хэвтчих, хоорондоо хөзөр тоглох, хэрэлдэх, уралдах, хулгай хийх энэ төр янз янзын тийм бохор муухай ааш араншин гаргаж байгаа нь өөрөө онгоцны нислэгийн аюулгүй байдалд бас нөлөөлж идэг гэдгийг аюул сайн санах хэрэгтэй.
Тэгэхээр яг хөө гэхээр онгоцон суулаа бүсээ зөөгөөл зүгээ тайлгавал тайлал тэгээ сайхан намбайд сууж агаад буух ёстой газараа буугаад аялал амьдралаа үргэлжлүүлээд явах нь хин хиндээ юм амар байдгиймаа гэдгийг одоо өнөөдрийн гоё түүх маань та бүхэн зөвлөж байна. За тэгээ онгоцтой холбоотой нарийн ширээ юм байдаг бол та бүхэн коммент хэсэг заахан бичээд яваарай. Тэгээ энэ үздэг болон сонсдог хүмүүс маань бүх комментиг уншдаг учраас та бүхэн бас ажижгүй сайхан юмудаа бичээд рагшна үлдээгээрэй. За тэгээд гоё түүхүүд суугаад дэмжиж үргэлж одоо тэ дардаг барьдаг юм а тултал дардаг нийт үзэг сонсогч дээрээс нь нэмээд одоо тэ цаг кофений хандив өргөдөг бүх үзэг сонсогч нарт үнэхээр их баярлалдаг шүү гэдэг хэлий. Тэгээд орж гараад ойрхон байж байгаараа тун удахгүй дараагийн гоё түүхүүд араагаасаа нэлээд шуурхай орж ирнэ.